Залуу зохион бүтээгч нэвтрүүлгээр маш олон салбарын маш олон шинэлэг санаа төрсөөр байна. Энэ удаагийн шинэлэг санаа гэх юм бол хүмүүсийн эрүүл мэндэд тустай таталгаа ор гэдэг бүтээл байгаа тийм ээ. За энийг маань болохоор од билег оролцогч маань таталгаа орыг бүтээсэн өдийг хүртэл ямар ч гэсэн 3 дугаар шат хүртэл ингээд амжилттай явж байгаа од билегтэй баяр хүргэе. За энэ таталгаа орын маань ер нь давуу тал онцлогуд нь юу байв? 2 дугаар шатнд шүүгчид маш олон салуудыг хэлсэн баг. Энэ шатнд бас яаж сайжруулж ирв? Бод амьдрал хэрхэн туршиж үзв? 3 дугаар шатнд болохоор бүрэн автомат болгох даалгавар авсан байгаа. Тэгээд өөрийнхөө чадах чинээгээр бас автомат болгосон байгаа өөрийнхөө хувийн хэмжээнд. Тэгээд ер нь болохоор нэг бүрэн автомат өргөгч болоод товчлуур дараа шууд одоо өргөх буулгах системтэй. Тэгээд одоо грацийг тодорхой хэмжээнд цогцоолж одоо нэг тогтоогч, тэглэгч грацийн хэмжээг заагч хийж солиулж өгсөн байгаа. Тэгээд зам гаргаад тэгээд тохио мэдээллийг тохируулсан байгаа. Шатаас ахих тусамл даалгаврууд шүүгчдийн маань зөвлөгөө хүндэрсээр байгаа шүү дээ тий. Тэр болгонд бас маш олон зүйлийг сурсан байх гэж бодож байна тий. Мэдээж тэглэгүй яах вэ? Тэгэл шатаараа илүү зүйл сураал одоо санаа байсан бол бүтээл болоо тий. Бүтээл байсан бол бүр одоо боловсронгуй болоод тэгэд ер нь бол хийхэд аяга хүндрэлтэй зүйл зөндөөлсэн л та. Тэгээд одоо яг нэг гол 3 дугаар шалгаруулалтын яг чухал юм яа бас яг чухал хичээлийн дүн гаргадаг юмтай бас давхцчаад бас хэцүүлээлээ. Гэтэ энэ бүгдийг тэгээд цогцуулаад чадах чинээгээр хийсэн. Тэгээд би бас ганцаараа биш тий. Манай аав гэр бүлийнхэн бас танил хүмүүс биднэрт туслан зөндөө хүмүүс байгаа. За яг одоо ингээд орох гэж байна. Хэр бэлдэж байна? Магадгүй би түрүүс асуусан шиг ингээд би хараар уншаад бэлдээл авчих гэдэг л да. Харин тэгэд яг ингээд ягаад ч юм ингээл бэлдээл ордог тэгэл яг орохороо жоохон дутууд өлмөг дараа нь ингээд ингээ хэлцдэг гэж энийгээ марцсан байж тэгэл сандрал ерөөсөө бас сайн гарахгүй л шүү дээ. Гэтэ ямар ч юм болохаах л гэж бодож шээ. За хоёул нэг гоё гараа нэг сайхан цохоо сандралаа арилгаж идэх үү. За чаднаа болно тий. За ингээд шүүгчдэд бүх хийсэн зүйлээ нотлоодог, харуулдаг. Чи хийж чадсан юм чинь ингээд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд шилдгийн шилдэг 5 дэргээд уулзах уу. Тэгнэ. За амжилт хүсье баяргүй. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын оюунлаг бүтээгч ирээдүйг дэмжигч өндөр буйнд холжинг. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 3 дугаар шат амжилттай үргэлжилсээр байна үзэгчтэй. Яг одоо Монголын үндэсний олонний телевизийн 600-ийн их студийн үүдэнд хүүхдүүд оллоогийн дэлгэцэн дээр гарч байгаа энэ үнэлгийг харж сэтгэл төгшин хэн нь 1-р орж хэн нь 2-р орж байрал өөрчлөгдөж байгааг амьсгаа даран харж чагнасаар байна. Тэгэхээр манай 3 дугаар шатны шүүлт 2 дугаар шат 1-р шатнаас арай өөр зарчимтайгаар явагдаж байгаа. Манай ерөнхий шүүгчид болон хөндлөнгийн 7 шүүгчид аруулаа нийлэн энд манай үндэсний брэнд Moguling ноутбукн дээр ирэмблэх зарчмыг дараалан гаргаж өөрөөсдийнхөө ирэмбэлсэн тэр дараалал энэ дэлгэцэн дээр гадаа шууд дээр дөрөө орж үнэлгээ нь гарч байгаа юм а. За ингээд дараагийнхаа бүтээлтэй буюу 3 дугаар шатны шилдэг бүтээлүүдийн нэгтэй бүгдээр танилцгаая. Энэ бол төгөлдрөө. Энэ бол манай оролцогч од билгийн бүтээсэн ясны сэргийлэлтэй сэргийлэх ор байгаа тийм хүзүү болон нурууны татлагын ор. Бүтээлийн танилцуулгыг дэлгэцэн дээр сонирхцгаая. Бас бүтээлд өгсөн дүгнэлтийг бүгдээр тайзан дээр сонирхцгаая. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчтой маань бүтээлийг олон хүмүүс бас ирж туршиж урьлаар үзэж байгаа. Тэгэд энэний маань их юм бол Монгол Улсын гавьяа тамирчин Наранбаатар ах маань ирж манай татлагт ор бүтээлийн маань туршиж үзсэн байгаа. За ингээд туршиж үзэхэд манай оролцогч маань бүтээл хэр бас амьдрал буухаар байна. Ер нь туршаад үзэхэд танд ямар сэтгэл төрөв? Од билег дүүгийн автагаа бүтээсэн татлагын ор одоо бүтээлтэй танилцлаа. Тэгээд татлагын ор гэдэг маань одоо ер нь пиц гэмчлэгээ. Тэгээд тамирчид бид нарыг хэрэгэлдэг ягаад гэвэл тамирчид үений мөгөөрсний одоо янз бүрийн мэдрэлийн гаралтай юм одоо гэмтэл бэртэл их авдаг. Тэгээд татлагын ор бол хамгийн одоо их үр дүнтэй одоо эмийн бас мөртлөө хамгийн үр дүнтэй тийм эмчилгээ байдаг. Ийм сайхан орыг бас од билег дүү маань автагаа хамтраад бүтээсэн байна. Тэгээд энэ ор маань ер нь бас Монгол улсын маань хэмжээнд бас тийм их байдгүй бас үгүй. Нэгдсэн төв үнэлгүүдэд голцоо байдаг. Тэгээд ер нь энэ орыг бас дэлгэрүүлээд ингээд хийчих юм бол өрхийн үнэлэг болгоно ийм татлагын ортой болоод маш их олон хүний тэр мэдрэлийн гаралтай өвчин ялангуяа ясчлалт нурууны юм суул нурууны үе хооронд ингээд суултууд үүсчдэг. Тэгээд энээсээ болоод хүмүүс их өвдөж шаналдаг. Энд одоо маш хүнтэй одоо хагалгаанд орох болдог тийм ээ. Үнтэй тариа хийх болдог. Энэ болгоноос нь энэ ор бол хамгийн их л их үнгүү тийм одоо эмчилгээ юм аа. Тийм учраас энэ үнэхээр их бас сайхан зүйл бас сэтэж бүтээсэн байна. Модон материалаар тэрийг нь одоо би бас сайхан танилцлаа, үзлээ тий. Урд нь би энэ татлаганд бол орж исэн яг гэдэг миний бас
хүзүүнд бас гэмтэл байдаг. Тэгээд тэр гэмтлээ дандаа энэ одоо татлагын орон дээр ингэж татлага хийлгэснээр энэ одоо өвчин маань ингэж намддаг. Тэгээд энэ орон үнэхээр тийм сайн одоо зүйл болсон байна гэж хэлмээр байна. Тэгээд таны хувьд бас их энэ чинь бас ирээд манай оролцогчдыг дэмжиж ирсэнд маш их баяртай байна. За баярлалаа. Ер нь бүх оролцогчтой үнэхээр амжилт хүсье. Үнэхээр бас их сайхан нэвтрүүлэг. Яг гэвэл энэ бүх залуучуудыг ялангуяа ийм сайхан одоо нэвтрүүлэг зохион байгуулж өөрсдийг нь хөдөлмөрлүүлж тий өөрсдийг нь хөгжүүлж ийм одоо буянтай үйл хийж би бодож байна. Тэгээд энэ маань өөрөө Монгол улсын маань хөгжилд үнэхээр том түлхэц болох байх. Дээрээс нь хувь хүний хөгжил талаасаа энэ хүүхдүүд маань үнэхээр бас Монголдо хэрэгтэй сайн зохион бүтээгчид, сайхан инженерүүд, архитекторууд үнэхээр энэ салбарт хэрэгтэй тийм одоо болсон хүчингүүд Монголд маань гарнаа гэж би бодож байна. Тэгээд бүх одоо оролцогчтой амжилт хүсье. Тэгээд амжилтын төлөө хамтдаа гэж хэлмээр байна. За Гавьяа Тамирчин Наранбаатар маань тэмцээнтэй болоод нэлээд эрт явцсан. Гэхдээ од билгийн бүтээл дээр дүгнэлт өгөхөөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн физик эмчилгээний эмч доллар сүрэнгээ хүрэлцэрсэн байна. За мөн бас хүний их эмч Гавьяа Тамирч Отгон шарын хүү уламжлалт ангаах ухааны их эмч Бат Эрдэнэ бас ирсэн байна. Бат Эрдэнэ гарч ирээд бас бүтээлтэй танилцаж за энэ бүтээл манай өрхийн имлгүүдэд байдаг. За цөөхөн гэж хэлэгдээд байгаа тэр орнуудтай харьцуулахад ямар байна гэдгийг бас хэлж өгөх байхаа гэж бодож байна. За татлагын орон дээр тавигдах стандартын шаардлагууд байх ёстой. Нэгдүгээрт нь энэ орон дээр татлагыг угаасаа ихээс нь бага руу гэсэн зарчмаар хийдэг. Гэнт их югаар хүчээр татаж болдгоо, хүчээ тохируулах ёстой. Багаас нь их рүү гэсэн зарчмаар хийгдэх ёстой. Энийг бол нөгөө энд хажуу талд нь градусаар ятсан байсан тийм ээ 15 20 35 гэдэг. Нэгдүгээрт нь тэм шаардлага байдаг. Хоёрдугаарт нь энэ бэхэлгээний бүс болохоор зэрэг юу яхааргүй тасархааргүй бүх бат байх хэвээр энэ бүс материалаар хийгдсэн байна. Мөн юу н залгууранч гэсэн бас бүс материалаар хийгдсэн байна. Тэгээд өвчтөнд татж байгаа хүнд ямар нэгэн нэмэлт зовир үүсэхэргүй байх хэвээр тэр юу бүс нь холгох ч юм уу, дээрээс нь дарах ч юм уу тийм нэмэлт зовир үүсэхэргүй байх хэвээр. Дараа нь энэ ор маань өөрөө тэгшхэн хатуу гадаргуутай байх хэвээр. Энэ шаардлагуудыг бол энэ ор хангасан гэж үзэж байна. Бат Эрдэнэ эмчийн хувьд тань дээр маш олон хүмүүс уламжлалт эмчилгээ хийх гэж ирдэг байх. За тэр дундаа одоо энэ нурууны суулт, энэ үе мөчний өвчнөр хэрэг хүмүүс олон ирдэг болоо. Энэ бол сүүлийн нийгмийн хөгжилтэй холбоотойгоор нурууны өвчин бол маш их ихсэж байгаа. Дээрээс нь бас хүмүүсийн тархалт ихсэж байгаа учраас нурууны өвчин бол ер нь залууч хандлагатай болж байгаа. Хүн бол их байгаа. Алдан байгууллагт за тэгээ дээрээс нь орон нутагт тавигдах боломжтой болоо. Юуны өмнө эмнэлгийн тоног төхөөрөмж гэдэг талаас хамгийн ихэнд тавих асуудал бол хамгийн аюулгүй ажиллагаа бол хамгийн өндөр байх хэвээр. Тэгээд яг юм аюулгүй ажиллагааны хувьд би яг ямар гэдгийг сайн мэдэхгүй байна. Инженерүүд маань харсан баг. Дээрээс нь бас харагдах байдлын хувьд бас аюулгүй байх хэвээр. Өөрөөр хэлэх юм бол энэ орол одоо орон дээр бол өвчтнүүд маань одоо тарган бүдүүн тийм ээ. Энэ орны татлаг хийлгүүлж байгаа хүн маань өөрөө ганцаараа байхад татж болно гэж байна шүү дээ. Тэг би бол өдөр тутам энэ цахилгаан юун дээр татлагын орон дээр байнга ажилладаг. Манай ор маш их ачаалалтай байдаг. Нэг хүн доотл нь нэг цаг байгаад татуулаад гарах ёстой. Амралтын хугацаа өмнөх бэлтгэл. Тэгээд би өдөрт бараг 10 хэдэн хүн татдаг. Тэгээд тийм их очиртой байдаг юм чи энэ энгийн хийцтэй энэ ор бол хаанч хэрглэж болно те. Заавал тэнд очиж эвлэг дээр очиод очирлоод авах шаардлага өөрсдийнх нь зардал мөнгөч гэсэн хэмсэн тийм ор болж байгаа юм байна. Тэгээд одоо энэ бол ерөөсө байнга хэрэглэгдэх шаардлагатай. Одоо өнөөдөр бид нар жоохон энд цугтал нуруу хөшиж штэ тий. Тэр болгонд чинь нөгөө нурууны суулт үсэл байгаа. Тэр нөгөө нурууны суулт үүснэ гэдэг чинь нөгөө нуглам хоорондын дискийн цусны судал байдаггүй, тижээлэн авдаггүй, байнга ингээ хөдөлгөөнгөөр суучаар нөгөөдөг чинь сүүлдээ шохоочлолт болдог. Тэгээд янз бүрийн хүндрэлүүд үүсдэг. Тэгээд нөгөө хүний нөгөө
хөдөлмөрийн чадвар алдалт ихсээ дахирдтай болоод байна гэж ярьсан шүү тийм ээ. Тэрнээс гол нь урчин сэргийлж байгаа л юу. Ба над дээр ирж имтлүүлж байгаа хүмүүс маань тэр урчин сэргийлэлтэнд байхгүй яг тийм бүтцийн өөрчлөлтөнд орчихсон бүр зовиортай шаардлагатай учраас ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ор юугаараа ялгаатай гэхээр зэрэг тийм байдалд хүрчихгүй хөдөлмөрийн чадвараа алдчихгүй тэрнээс өмнө өөрсдөө урчин сэргийлж хийж байгаагаараа л гол ач холбогдолтой гэж. Монгол улсын их сургууль дээрээ тавина гэдэг. Гэхдээ л да импортын ор ер нь ямар үнэтэй байдгийг ямар төрлөөтэй өөрөөр хэлбэл ямар хувилбаруудтай байдгийг тэр бас. За манай тэр миний ажиллаж байгаа татлагын ор бол 2010 онд хятад улсаас ирсэн ор байдаг. Тэр 7 сая 600 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд юу тогоор ажилдаг тийм үү юутай. Тэгээд тэр нөгөөд биеийн жингийн тодорхой хуваар татдаг. Биеийн жингийн 30-40% татдаг тийм юутай. Хүнийхээ килограмм жинг хэмжээд тэрүүндээ тохируулаад татлага явуулдаг тийм. Ер нь таталт бол хоёр янз байдаг. Хүндийн жингээр татах, биеийн жингийн тодорхой хуваар гэж байдаг байхгүй юу? Миний тэр ажил дээр татдаг ор маань биеийн жингийн тодорхой хуваар байдаг. 30-40% татах хэвээр. Хүний биеийн жингийн. Энэ ор маань бол хүндийн жингээр татж байгаа байхгүй юу? Тэргээрээ ялгаатай. Зөв. Тэгэхээр заавал хүнийг хэмжиж килограмм жинтэнд тааруулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ, тий. Өөрөө тохируулаад татна. Зөв. За баярлалаа. Хоёр эмчтэй маш их баярлалаа. Хувь хүн өөрөө биед одоо ганцаараа хэрэглэх боломжтой гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч одоо мэдлэггүй ч юм уу те одоо хэдэн градусаар одоо өөрийгөө налуулах хэрэгтэй вэ гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд яах вэ? Тэрэн дээр нэг тийм жижигхэн гарын авлах ч юм эсвэл энэ одоо орон дээр нэг тийм таблиц тийм ээ хүснэгт тавиад өгчвөл одоо жишээ нь 60-аас 70 кг жинтэй хүн бол 30 градусаар ч тийм үү те би сая мэдэхгүй байна л да яг одоо за 100 кг хүн бол одоо арай бага 15 градусаар татна ч тийм үү те тиймэрхүү нэмэлт одоо мэдээлэл нэмээд өгчих юм бол бас илүү хэрэгтэй болов гэж бодож байна. Миний нэг жоохон тайлбар хэлчихв. Анх энэ ороо нэг манай аптер бүтээгээд анх бол хүний тусламжтай тийм байсан шүү дээ. Тэрийг 2009 онд нийслэлийн эрүүл мэндийг дээдлэгч өрхөөр шалгарч байсан. Тэр утгаараа 2009 оноо тавьсан. Тэгээд ТО гэдэг нь болохоор төмөр хуйг туул гэдэг манай инженер байгаа. ОД гэдэг нь манай 6 ОД байгаа. Тэгээ мөн татлахын хор гэдгээ бас илтгэж байгаа. Одоо орны чинь үн өртгөн хэд гэж байгаа лээ? За механик орн болохоор зардал нь 200 гэж байгаа. 200. 200 мянган төгрөг. Ингэж хараад байхгүй. Ингээд доторхыг харахаар наа чи ингээд төмөр арамтай байгаа шүү дээ. Заавал битүү ингэж модоор хийж байгаа зүгээр төмөр арамаа арай хямдхан материалаар хийдэг ч юм уу. Тэгвэл үн нь бас буурах боломжтой тий. Гэхдээ зөвхөн мод гэдэг онцлог юм шүү. Угаасаа тэртээ дөрөв модон дээр л хөвтөж байгаа бол тэр гадна талын юугаар бүрэх нь бол нэг асуудал биш. Тэр хажуу талд нь хүн хөвдөхгүй юм чинь тий. Зөв. Зорилтын лаа гэж үт юм билээ. Тэрийг хайлуулад тэгээ доороо тавиад дулааны имчилгээ бас давхар хийгддэг юм бил. Тэрийг бас хийх төлөвлөгөөтэй л байгаа. Хүмүүс бол зарим хүмүүс тэгээд байгаа юм л да. Энэ орчин байдаг л орштой гэсэн утгаар хүлээж аваад байгаа шиг байлаа. Тэгэхээр энэ бол арай тийм хэлбэршүүлсэн загвар гэдэг утгаараа л явж байгаа. Тэгээ мэдээж олноор үйлдвэрлэж яж наа чинь бол нөгөө хүний өртгөн өөрөөлөл нөгөө та нарын оюуны чинь үнэлэмж олон бүтээгдэхүүн хуваагдж яж бол өртгөн бол багсан шүү дээ. Тийм учраас бол бөөний үйлдвэрлэл гэдэг утгаар нь бас бодолцох хэрэгтэй баг. Цааш тэгж өгжүүлвэл бас зүгээр юм болоо гэж хараад байгаа. За бүгдээрээ хамтдаа манай үзэгчид зочид ямар үнэлгээ од билгийн нуруу татлагын оронд өгөхийг сонирхцгаая. 5 улаан 5. За тэр жигтэй 5 авсан байна. Нэг ашиглаад юу бас хүмүүстэй энэ нэвтрүүлгийн хамт олон одоо энэ шүүгч нартаа бас баяр хүргэе гэж бодож байна. Үнэхээр энэ сайхан залуусын оюуныг ингэж их өндөр хэмжээнд авч үзэж, хүлээж авч, хүнд итгэл үзүүлж олны одоо таашаалд хүргэж байгаад бол үнэхээр Монгол хүний хувьд Монголын ард түмэн бол баярлж байгаа байх гэж бодчих тий. За тэгээд энд одоо бас бидний энэ ашигтай загварын маань санааг одоо улам сайхан баяжуулж юм хийх хүслийг нь одоо ориглуулж өгсөн энэ Монгол телевизийн хамт олон шүүгчтэй баярсан талаас нь илэрхийлье. Дээр нь юуг бол одоо бас бидэнд маш их хүмүүс туслалаа. Энэ хүмүүсийг бас одоо хэлэхгүй өнгөрч болохгүй. Одоо энэ эмч нар одоо олон газраар явж одоо бас их юм сонирхлоо. Ижил төрлийнх нь энэ ямар байдгийг энийг бас стандартын дагуу бид бас хийхин тулд одоо юм бүхнийг харах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг ч авсан. Ингээд
яваад их үзлээ их улсууд ер нь их сайхан тусчихсан гэсэн талаас хандж байгаад их баяртай байлаа. За Гагнуур чинь цэнгэлгээ түүнийг бас тусахгүй болохгүй. Одоо энэ даа хүрээ захихаа одоо тэр бидэнд бас тэр материалаараа тусалсан бас хүмүүстэй бас тэр баярлалаа гэж хэлээ хүрлээгээд сайхан залуу бас бидэнд гэр бүлтэйгээ тусалсан. Бас нэг данхраа зардаг хүмүүс маань бас нэг эмэгтэй бас мөн л одоо боломжтой талынхаа бараа бүтээгдэхүүнийг тайлбарлаж байгаа бидэнд бас тусалсан байгаа. Тэгэл ер нь сандарсан үед мартчаад бас хүмүүст бас баяр хүргэхгүй өнгөрч магадгүй бүгдэнд нь л баярлалаа. Тий. Тэгээ энэ бүхэн маань бас Монголын ард түмэнд нь бас нэмэр тусаа өгсөн юм тодорхой бас байр суурь эзэлсэн бүтээгдэхүүн болоосаа гэж бодож байна да. За баярлалаа. За од бэлгээ төмөр хоёроо та гараад үүдэнд манай Монголын үндэсний шилдэг брэндүүдийн нэг за манай үндэсний брэндүүдийн электрон бүтээгдэхүүнүүдийн эхлэлийг тавьж байгаа Монголын компьютер дээр гаргасан үнэлт дүгнэлтийг онлогийн телевиз дээр хараарай. Хэдэж ихсэх нь уу, яаж ихсэх нь уу гэдгийг хараарай. За ингээд залуу зохион бүтээгч нэвтрүүлэг үргэлжилж байна. Яг энэ мөчөд гэх юм бол та хоёр маань яг улаан шугамн дээр дайнаар ярих юм бол галын шугамн дээр тийм ээ ингээд ирдсэн байна. Айргийн 5-д гэж нийтлээс ярьж болохоор айргийн 5-д орсон байна. Ер нь яг уу хашааш болж болно. Гэхдээ бол ер нь бас энэ бүтээлүүд маань бас гайгүй хүмүүс энэ шүүгчдийн бас сэтгэл оюунд бас үнэлэгдэж байгаа юм байна гэж бодож байна. Тийм тэгээд энэ тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байгаа. Энэ тэмцээнд оролцсноор маш их хөгжиж чадсан. Өөрийн хувьд маш их дэвшилт гарсан. За тэгээд залуучууд бол юунаас ч буцахгүй ухрахгүй урагшаа тэмүүлээрээ өөртөө сориод үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа ингээд сэтгэл түгшин хамтаа үлээцгээе. За ингээд залуу зохион бүтээгч нэвтрүүлэг үргэлжилж байна. Монголын оюунлаг залуучууд маш олон болох ба.